Тэгэхээр та харж байгаачлаа. Би сая ойлцсон байгаа. Нүд ингээ ойлцсон харагч байгаа. Тэгээд ойрын хэд хоног ер нь сүүлийн хэдэн сарын уйлж үзээгүйгээрээ ч өмнө нь ч яг энэ маягаар уйлдаг л байсан та. Гэтэ ойрын хэдэн сар уйлаагүйгээр амар чанга барихэр уйллаа. Түрүүн. Тэгээд тэгтээ бүр гадаа гудамж байна. Яагаад гэж? Яагаад гэвэл нэг юм пакт тусаа амар юм бас. Тэгэхээр за би та хэдийг болсон ярьж байгаа. Манай нэг гэрээ харилцаа нэг муураад өгөхгүй юу? Муураад өгөхгүй гинэ. Манай гэрээ харилцаа нэг CEO байдаг өгөхгүй. Тэгээд тэнд нэг хөрх юм нэг жоохон муур бийж идэв. Угаасаа тэр аваар эргэлдээд байх юм бол хүмүүс угаасаа хоол өгнө гэдэг мэддэг цаачтай амар зэлтэй. Тэгээд ингээд баян хоол өгдөг хүмүүсээ таньдаг. Тэгээд ингээд дэлгүүрийн өдрөө дөхөд очингод ингээд мяа гэж хүрээд ирдэг. Би таад ямар барьсан болохыг хараалаа. Энэ морид өгөхгүй. Жижигхэн чавааштай гэмээр түнээ муутай. Тэг ингээд өөр муур суурын нэг ууттай хоолойч бүр ингээд амар хурдан бүр хав гэж идчихдэг байхгүй. Энэ бол ингээд байгаа л гэдэг. Манч гэж байгаа л гэдэг. Тэгээд нэг юм муур өгдөө. Тэгээд би хаяа тэр сүүгээс юм олж идэж уухаар очихдоо. Юм хэмээ идэж уухаар очихдоо тэрийг тарах юм бол нэг гайгүй хоол аваад очдог хгүй юу? Нөө сүүд ч 3000-ны хоол 2000-ны хоол хийж штэ. Тэгээд ер нь харж агаад тэгээд аль байгаас найлсвал юм жижиггүй ууттай хуурай хоол моол олдох юм бол тэрнээс өгөөд тэг ер нь ингээд хаяа хоол өчтөө. За тэр яах вэ? Ер нь гэтээ годамжаа ингээд за энэ тохиолдолд CUJ-с хоёр бүр амар бид нарыг бүр ингээд муур хооллоход амар тус нэмэр болдог тий. Ингээд гадаа ингээд муур хангалтаа хоолгонгууд тэн CU байна гэд гүйчж гутаа муурны хоолоо ирээд муур нь хоол өгч чадахтайгаа олсон да би бүр амар баяртай байдаг. Өмнө нь ингээд муур суур таараад нөгөө хүн ингээд өсөөд надаас хоол нэхэд тэгээ би юу өгөө мэдгүй ингээд өөлөө гэвгээс аахгүй. Нэг түцнээс нэг зайд сорж өгөөл. Гэтэ тэр нөгөө мууранд угаасаа муу гэдэг мэдж байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд өөх амар хэцүү байдаг гэсэн. Яах вэ би яг энэ амтнад юу өгөх юм бэ гэх. Тэгээ ямар сайндаа дэлгүүрээс юм том ууттай хоол аваад тэрийг баг багаараа 10 минутанд хийж аваад явж идэм боч гэж бодож байгаа шүү. Тэгж бодож байсан чи арай аз болоход CUJ-с юм бүх салбаруудаар ер нь муурны хоол аягуулсан зарагддаг болсон. Тэгэл одоо бол ингээд өссөн амтан таарахаараа манайхан би гэлгүй манайхан ер нь хүүхдүүд амар хүүхэн гадаа мууранд хоол өгөө сууж өгсөн мөлий. Би амар жаргалтай. Тэнгүүт яг нэг юм хөөсөн бөмбөрцөг дотор орцсон гэх юм уу? Би нөгөө өдөр тутам амтнд хайртай, амтныг хайрладаг, тэгээд амтны хажуугаар зөөр өнгөрч чаддгүй нэг юм сайн хүмүүс дандаа миний хүрээлтэйдэг. Ер нь интернет сүлжээнд ч тэр миний эргэн тойрны хүмүүс ч тэр ингээ гадаа гудамжинд миний олж харж байгаа хүмүүс тэр ихэнх нь сайн хүмүүс гэдэг байхгүй юу? Тэгээд би ингээд энэ дэлхий дээр муурнаас айдаг, муурн дургу хүн байд гэдгийг мартцсан юм байна. Тэгээд сая саналаа. Нөгөө нэр ийм хүмүүс байж штэ. Ийм үгүйж арай муухай байж ин гэтэл ийм хүмүүс байд штэ гэдгийг сансан байхгүй юу? Яасан гэж дахиад нөгөө муугаа таараа энэ муутайгаа тааралтаал хоолойгоо суужсэн шатн дээр нь шатны буландаа мөр заяа. Тэгээд ч нэг ах ихч хоёр ирээд сэрүүл авах гэсэн юм шиг байгаа байлгүй. Энэ тохиолдолд гэхдээ миний буруу ч байсан. Тийм бол аль талын тэнцвэртэй ярина гэхдээ мэдээж би өөрөө ярьж байгаа учраас өөрийгөө арай бага болно шүү. Наа чиний мөр юм уу гэсэн аахгүй юу? Тэгээ би аагүй энд ингэ байж байгаа мөр юм уу гэдгсэн чинь нөгөө ах нь наад нэг золби юм холтуулаач тэгвэл дэлгүүр ормоор штэ гэдгсэн аахгүй юу? Тэгээ би ингээд амар санагдаа юу яриад байгаа юм юу золби мэлбэн гэдгсэн чинь айдаг мэддэг хүн байд юм байгаа зү гэх тэнгууд нь айдаг хүн байдаг учраас би яана уучлаарай за бид хоёр холдчихъя гэх ёстойс ахгүй яг үнэндээ тэр тохиолдолд яг үнэхээр цэвэр миний алдаа байсан.
Тэгэхгүй би урдаас нь авч ийм жижигхэн алгын чинь амтан та нар яавал гэж тэгээ хэдрэлсэн байхгүй юу. Тэгээд тэгс чинь нөгөө хоёр нь ингээ миний хажуугаар тойроо сив рүү орох шиг болсон. Их чинь ингээ орсон. Яастай ямар сонио хүүхэд вэ мөхөд вэ өглөөд их чинь орсон. Их чи ах нь яасан гэж тэр залуу нөгөө мууж агч амар хол хөшгөлцөө. Шатан дээрээс ингээд сив рүү ордог юм дээшээ нэг 5 6 алхамтай шатан дээрээс хамгийн дээрээс нь заяа хамгийн дээрээс нь хийстэл нь машин зам руу ортно хөшгөлсөн заяа тэр ах. Амар муу юм байсан. Тэгээ би ингээ хараад шокнд ороод тэгээд шууд нөө амар чангарсан байхгүй юу. Бүр ингээ миний гоблины хоолгоор орсон байхгүй. Тэгээ нөгөө ах яг энэ ямар өвчтэй юм бэ хоолоо игээд ер нь бол ингээ зүхтаа сив рүү яваа орцъя. Тэгээд байхгүй нөгөө муу чинь аль хэдийн зүхтаа ингээд алга болчихсон юм. Ингээ хаш чи өвсний цанаас булангаас ингээ зухууж байгаа байхгүй хөрх юм. Тэр гэхдээ ингээ өшөглүүлээ сурцсан байгаа байхгүй юу. Өшөглөнгүүт нь ингээ зүхтаад нэг газар руу нугтчихж байгаа. Тэрэнд миний сэтгэлдээ амар өвдөж байна ингээд. Энэ амтан ингээд суртлан хүмүүс өшгөлдөг байх нь штэ гэж бодоо. Тэгээ би ингээд тисгүй тэндээ ингээ уйлаад чичрээд салгалаад бараг паник атаканд ороод байгаа юм шиг ойрлоод ингээд тэгжээс чи хараа. Хоёр их ч ирсэн аахгүй юу. Тэгээ нөгөө ч юм би чи ингээд гартаа нөгөө хоолой барьсан зогсож байгаа штэ. Тэгээ яаж яхад бас болоогүй нөгөө муу чи нөгөө найз залуудаа харин энийг хараа гэж видео кол хийгээд ингээ харуулж ирсэн нөгөө мууж байгаа. Тэгээд энэ ингээ найз залуу тайшин миний хар гээд энд ингээ гартаа ингээ мууны аваад ирсэн би ингээ салгалаа хийжсэн. Тэгээ хараа яг тэр үед ингээ нэг хоёр их ч намайг ирж жоохон татварлаагүй бол бараг унлаа. Гэтэ арай ч унахгүй ах уу гайгүй. Тэгээд чи хараа ашгүй харин тэгээд тайвшруулсан. Нэг юм болсон. Тэгээд тэр архивч хоёр дэлгүүрээс угаасаа гарч ирэх нь тодорхойсон. Их чин жирэмсэн байсан байхгүй хамгийн гол нь. Тэгээд би яг энэ нөхцөл байж хахад дэлгүүрээс эргээд гараад ирэх юм бол би яг тэр жирэмсэн хүүхэнд амар муухай үг хэлж магадгүй, сэтгэлд нь орсон юм хэлж магадгүй гэж айгаад тэгээд ер нь бол загч би ингэ гэртээ орлоо гэж тэндээс хоёр их чид хэлээд тэгээд тэр их нэг их чинь би ингэ харааж гэд нөгөө ах чинь гарч ирвэл дахиад нөгөө мууж ирч өшгөжүүл дими амар муухай болно шүү дээ. Тэнгүүд тэндээс хоёр их миний гартаас хоолыг аваад тэгээд нөгөө муужийг дуудаж авчаа шатан дээр ингээд хасгаж өгөөд ингээ хооллоод нөгөө их чинь болохоор тэр СУ-гээс гарч ирэх ахаас муурыг ер нь бол ингээ хамгаалаад үлдэхээр болоод тэгээд би ингээд уучлаарай гэдээ ингээ харьсан байхгүй юу. Ер нь бол харьсан ч зүг болсон. Тэгээгүй байсан бол би хөрхий тийм жирэмсэн юмхтэй зүгээр нөхөр нь юм уу найз залуу нь муу хөшгөөсний төлөө тэр жирэмсэн юмхтэй би амар муухай хэлчих боломжтойсэн байхгүй юу. Таад угаасаа ямар үг гэдгийг гадралж байгаа гэх тий. Жирэмсэн хүн хэлж бол хамгийн муухай үг. Тэгээд энэ үгийг хэлэхээсээ би амар айсан учраас ер нь бол ингэ гэрлэг үзухтаа хүрээд ирсэн. Тэгээ одоо л ер нь тайвширч байна. Тэгээд энэ тохиолдлоос айгүй олон юм сурч авлаа. Нэгд тэнд бол миний алдаа байсан байхгүй юу? Би ингээ им хайр түгээх ёстой байсан байхгүй яг үнэ. Тэр муурыг хайрлаж байгаа сэтгэлээ би тэр хүмүүс түгээд яана уучлаарай. Нэрээ муунаас айдаг хүн байдаг шүү дээ гэж бодоод би бит хоёр холдох ёстойсэн байхгүй юу? Тэгэхгүй өөр миний хидэрсэн нь бол угаасаа үнэхээр миний буруу байсан. Гэтээ тэглээгээд муур өшгөж болохгүй хаа. Энэ бичлэг гэхдээ амар олон хүнд хүрээс. Энэ бичлэг амар олон хүнд хүрчээж түрүүний тэр хоёр хүнд очиосаа гэж би үнэхээр хүсэж байна. Үнэхээр хүсэж байна. Тэгээд тэр их ч гэсэн намайг ямар их төвчээр гаргаж өөрөөс нь зогссон мэдээсэй гэж хүсэж байна. За тэр яа. Гэтэ хөргөө одоо би энэ баг уусан бах уу? Уусаа нөхөрлөн би амар ойрцсон. Амар ойрсон. Гэтэ би ороор гарах гэж байна. Бинг ямар ч нөхцөлд нэлээ амар 50 төрлийн хүн байхгүй юу? Ер нь хичнээн ингээ амар ууралж бухимдлаач гэсэн би хөндлөөний уурлыг гэж боддгоо харин зэрэгээр нэг юм дотроо бухимдангуудаа ингээ уйлддаг.
Тэгээ уйлж ер нь бол уураа гаргадаг хүн байхгүй юу? Ямар нэгэн байдлаар уурлаа ч гэсэн. Гэтэ үнэхээр зарим асуудал дээр үнэхээр төвчж чаддгүй. Тэнгүүд ер нь бол хүнтэй хэрэлдгээрээ би уулна. Аль болох ухаалаг байгаад тэр хүнийг ийм даун хийх маягаар хэрэлдэх дуртай байхгүй юу? Ийм чи миний өдөөс ингэж орилж байгаа чинь чи ямар тэнэг болохыг харуулж байна гэсэн ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар иймэрхүү байдлаар би хэрэлддэг байхгүй юу? Хүнтэй хэрэлсэн ч гэсэн аль болох тайван байдлаа хадгалж үлдэхийг хичээдэг. Найз залуутайгаа хэрэлдэхдээ бол угаасаа тэр хүн намайг ямар хүн дэмэж байгаа болохоор хүснээрээ ингээд амар ингээд тесэрдэг гэх юм уу. Тэгээд тэгжээс зарим асуудлаа шийддэг. Тэр нь буруу ч гэж магадгүй. Гэтэ ер нь ямар нэгэн найз залуудаа бол жинхэнэ нүрээ харуулж чаддаг. Үнэхээр тис чадахгүй тесэрдэг тохиолдлууд байдгийг нэг нь муур ахгүй. Муур нохоо ер нь амтан дургу амтныг тамлан зовоож байгаа хүн харахаараа би ингээд контролоо автчихдаг. Тэгээд тэр хүн лөө амар ойрлдог. Би гадаа гудамжинд байна гэдгийг мартчихдаг. Эргэн тойронд хүмүүс байгаа гэдгийг марчдаг. Намайг галзуу хүн гэж бодох вэ гэсэн нэг тийм ямар ч тийм сенс гэдэг юм ерөөсөй байхгүй болчдөг. Тэнгүүдээ би тэр хүн лөө хамгийн чангаараа, хамгийн муухай бахир хоолоогоороо, хамгийн муухай үгсийг хэлдэг хүсэ. Ер нь бол тэр нь цаашлаад ингээд улам илүү даамжирх юм бол тэр хүн лөө би баг ингээд дайрна. Ингээд аягаар чулуун мод бэр. Яаж хахад нөгөөч амар муухай санаатай шүү дээ. Миний энэ жижиг миний энэ нэг чаагаас энэ нэг юм уусаа өчөхгүй. Тийм болохоор уусаа чулуу барьж авах гэдэг мэдэж байгаа байхгүй. Тэгээд би яг ингээд тэгэхээр муур тамилж байгаа, муур зовоож байгаа ялангуяа муур нэр. Ер нь ямар нэгэн байдлаар жижиг юм муужхайг ингээд ямар нэгэн байдлаар зовоож байгаа хүн харахаараа би үнэхээр тэсгэл алдчихдаг. Тэр хүнийг бүр ингээд үхлийн муухай үнэхээр муухай гэж болох ч гэсэн үхлийн муугаар үхээсэй гэж дотроо хараадаг. Ер нь тэрийгээ шууд гатгшааж хэлж чаддаг. Тэр нь яалч жирэмсэн эмэгтэй байсан болохоор ингээл болигээл явсан. Тэгээд сануулж хэлэхэд муур тамилж байгаа надад таарч бай. Айгүй лай олно шүү. Хоёлаа цагтаа шүүх болно шүү. Лай. За тэр яг хамгийн гол нь миний сурсан юм нь за ийм нөхцөл тайвнаар тэгээд муужаанд яаж ханддаг тэр хандлагаараа яагаад би тэр хүмүүс хандаж болохгүй байсан бэ гэдгийг ер нь бол ойлгосон. Тэгэхээр та хэд маань гадаа гудамжинд муур хооллоо ч юм уу эсвэл амтантайгаа явж ялаа гэж бодъё. Үнэхээр айдаг хүн гэж байгаа штэ. Би аалзнаас хөтлөө айдаг шиг. Муурнаас хөтлөө айдаг хүмүүсүүд байдаг л юм байна л да. Би мартчихж байдаг гэдгийг. Нэрээ яг мартчихжээ. Муурнаас айдаг хүн байдаг гэдэг. Тэгээд байд юм бэ шүү. Тийм болохоор ингээ муурнаас айд юм аа. Холдоо гэх юм бол холдох нь шүү гэдэлээ. Тэгэхгүй бол нүмүү тижиж байгаа муурыг чи өшгөлөх нь шүү нэг мэдрэл муутай юмнууд. Нэгт. Хоёрт яг юм уурнаас айдаг хүн хэрэг үзэж байгаа бол гууш юм бити хичнээн айдаг байлаа гэд хамаагүй гудамжны амьтныг наад нэг золбоо юм холтуул гэж бити хэлж байгаа чинь наа чи амар муухай үг штэ. Тэр муу амьтыг ингээд хүссэндээ гудамжинд гараагүй штэ. Чамайг ч гэсэн ингээд гудамжинд ингээд халтаагаа сууж ах чинь наад нэг золбоо юм холтуулах юм амар муухай humiliating байна үстэй. Чи энэ дэлхий дээр хүн мал төрсөндөө азтай байж болно. Гэтэ энэ дэлхий зөвхөн шинийх биш гэдгийг санах хэрэгтэй байхгүй. Муур гэдэг амьтаа яг үнэндээ дэлхий дээр ингээд байгальд ингээд өөрийн зүүн сайн мэдрэмжээр ингээд амьд үлд боломжтой байсан чи би тэгэхэд тэрүүнийг нь булаагаад блоккон баахан барилга барьсан байхгүй юу? Тийм болохоор энэ амьтад амьдрахад хэцүү болоод байгаа. Тэрийг санах хэрэгтэй. Тэгээд муур өшгөлдөг, зовоодог, тамилдаг хүнтэй бол одоо юугаач ярих вэ? Би тийм хүмүүс үнэхээр угаасаа өхлийн муугаар үхээсэй л гэж үздэг. Нэг юм байна. There's special place in hell for you. Чи там дун угаасаа тодорхой. Там дун хот ч би тэр тамийнх нь чамайг тамлан зовоох нэг тийм юм байгаасаа гэж хүсдэг. Тэгмээ би чамайг ингээд харамсалчин бүр харамссан бүр ингээд намайг алаад өгөөч гэж гуйсан ч үхэж чадахгүй шүү дээ там. Тийм юм би чамайг зовоох хүсдэг. Муур тамилдаг хүмүүс муур зовоодог, өшгөлдөг. Энэнд бас яг үүндээ сайн санаж байгаа юм шиг хэрнээ ээжээс нь
Им жижигхэн муужгааг нь булааж аваа зараад байдаг нэг жоох хүүхдүүд байдаг шүү дээ. Тэд нар ч гэсэн орно шүү. Өнгөрсөн жил манай байрны охин яг тэгээд нэг жижигхэн муужгааг зарна гэж үгээдсэн. Яа fuck. Тэгээд ийм муу хүмүүс энэ дэлхий дээр бидэнтэй зэрэгцээд амьдарч яадаг гэдэгт би үнэхээр гутардаг. I was almost losing faith in humanity. Ингээ бараг л хүн төрлөختөн гэдэг зүйл түрүү нэтгэл алдхаа шахсан зав тэр ахаас болж. Ингээ танаас энэ зүг байж байгаа шүү. Танаас лайтын зүг байж ч юм уу ямар нэг байдлаа. Тэгээ хараа ашгүй тэр хоёр ирж намайг тайдаруулсан хоёр их чи нэг нь надаас ингээ хоол аваад мужгааг хаалаад нөгөөх нь чи ингээ амтан айлдаг ийм сайн хүүхэд байж тайван бай хүнийг битэн гэх тэр их намайг амар гоё тайдаруулсан аахгүй. Тэгээ би ингээ тайдарсан. Аз болоход нэг хоёр муу хүний араас хоёр сайн хүн гарч ирсэн. Тэгээ байсан бол би хүн төрлөختөн үнэхээр ингээд үнэхээр хүн төрлөختөн гэдэг зүйл утгаа алдчихж байгаа юм байна гэдэгт гутраад өнөөдөр ч юм уу сэтгэлээр унахаас байхгүй. Аз болоход айгуу сайхан сэтгэлтэй хоёр ихч ирж намайг татгаруулсан. Нөгөө муужийг чи хаалсан хамгаалахаар алсан. Нэг тэгээ нөгөө муужийн хаагас буцаал нөгөө шүлүүлсэн шатны булан дээр ирээ зогссон заяа амар үгүй. Юу угаасаа тэгээ харахгүй шүү дээ. Тэр хавьдаа зогсож байвал хүмүүс хоол өгдөг гэдэг юм чинь амжилт эндээс олдож чадахгүй шүү. Тэгээ би өөрийн гэсэн гэр орондоо байсан бол гэрлүүгээ аваад орсон. Нийтийн байрны амтаа оруулаад би ч гэсэн байнаас өвдөв. Тэр хоёулаа шатны бол ингээс хоншд. Өөрийн гэсэн гэр орондоо болоод тэмнээ муураа авчруулгоё. За. Тэгээд миний ойлгосон юм тэрээсэн. Тэгээд ер нь хүмүүсээ муур юу хэлэх чийсэн санчлаа. Би тэгээд тэр жирэмсэн ихчд бол нэг юм хэлмээр гэнэ үү? Хөрх юм жирэмсэн юм да. Тэгээд хамгийн гол нь тэр ихч гэхдээ ихлүүлсэн. Тэр ихч харин би мөнөөс айгаад нэг нэг эрхэлсэн. Тэнгүүд нөгөөх нь нэг юм токсик маскулинитэ нэг сонин залуу нь өөр дөрөө тусгаж аваад хинэрийг нэг амар том мангасаас хамгаалж байгаа юм шиг нэг жижигхэн алгын чинээ хүмүүрийг шатнаас бараг зам руу ортол нөшөлж байгаа байхгүй юу. Тэгээд ихчд хандаж хэлэхэд ихч хэрвээ үзэх юм ба штэ. Ихчд хандаж хэлэхэд би тань муу юм санаагүй. Таны хүүхэд болон таны бие манхад эрүүл харуул цаашаа ч гэсэн урт удаан наслаад хүүхдтэйг аз жаргалтай амьдраасаа гэж би хүсэж байна. Гэхдээ нэг юм сануулж хэлэхэд жижигхэн өөрийгөө хамгаалах чадваргүй муужгаад амтныг тэгж өшгөлж тамлан зовоож байгаа эрэгтэй хүн яав сайн хүн биш үү? Энийг хэлье. Тэр ах одоо яадаг ч биш магадгүй. Ер нь цаашид та өөрийгөө хамгаалах боломжгүй болсон нөхцөлд хаалгаа төвчж байгаа таныг болон таны хүүхдийг яг өнөөдөр муурыг өшгөлсөн шигэ зодно. Тэр нь бол би үнэхээр бат итгэлтэй. Амтныг тэгж өшгөлж байгаа хүн яав сайн хүн биш. Ер нь наад хүнээсээ хол байсан гэ. Таны амтнаас айдаг чинь хамаагүй. Тэр тал дээр уусаа миний алдаа байсан. Гэтэ тийм хүнтэй ханилж байгаа бол та нэг бол үнэхээр тэнэг байна, нэг бол үнэхээр азгүй байна. Тэгээд ер нь бол өнөөдрийн явдлыг хараад энэ хүн ямар муу хүн бэ гэж бодоод холдож чадахгүй байгаа бол та тэнэг байхгүй. Тэгээд нэг л өдөр наад муухай хүндээ зодуулчаад бити хөв тавиландаа гомдоорой. Учир нь танаас бол өнөөдөр тэн жижигхэн нэг амтаа амар муухайгаар дарамжлуулсан, амар муухай хүчрхийлүүлсэн. Тэрийг санаарай. Наач угаасаа таныг зодно. Юм мэдчихэв. Муурыг тэгж өшгөлдөг хүн хизээс сайн байхгүй. Хэлмээр байсан үгээ хэлчихлээ. За. Тэгээд одоо гоё жоох эрэг юм ээ тий. Муучаа минь өвөл нэг нэлээд их мөгөн зэртэй байсан юм. Өвөлж гэжтэй 4-3 сард байна уу? Хавар штэ. Тэгээд тэр мөгөн зэр нарай айгу багсан байлээ. Энэ зүүн талын хаж ихнэр нэлээд том мөгөн зэртэйсэн багсаад эхэлсэн байлээ. Тэгээд дээрээс нь хол айгуусаа хурдээддэг болсон байсан. Жаа. Ой, сая манай нэг залуу. Юу ярих чилаа? Тийм. Тэгээ манай муучгааны эрүүл мэндийн анх би уулзчихсан үе сайжирсан байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг үнэхээр тэр хаваар ингээд байж ахтаа ус мус өрчдөг. Тэгээд хоолчдөг. Яг тийм сайхан сэтгэлтэй хүмүүс их байсан болохоор тэр муужгаа ингээд тэр CU үүднээс холдож чадахгүй.
Тэгээ тэндээ ингээ хооллуулаад тэгээ өсөж торноод биетийн хинж гэсэн овоо даруун болоод нэг тийм тэнэг юмнуудаас зүгтахтайгаа болоод тэгээ тэгжин гэдэг юм идэх айгуу сайхан байсан. Айгуу хөөрхөн болчихсон. Тэгээд ер нь муужгаанууд өвддөг амар том шалтгаануудын нэг нь гудамжинд байгаа муужгаанууд шалтгаануудын нэг нь хоол хайгаад хогийн сав руу их орж явж ордог байхгүй юу? Тэгээ нөгөө хогийн сав дотор мэдээч ямар олиг байх вэ тий амар сэжиг юмнууд амар хаа тэр бүх өвчин үүсгэж дундуур ингээд хоол хайдаг тэрнээс хоол олж иддэг дээрэс нь тэгж явж байгаад хагарсан шилэнд хуруугаар нүд мүдээ зүсдэг нөө юм жижигхэн лаз маз руу хоол хайж толгоогоо шургуулсан гацчихдаг юм уу тиймэрхүү тохиолдлууд агаас амар их гардаг хоол хайснаас болдог байхгүй. Тийм болохоор сүүлийн үед яг ингээд гудамжинд хоол нохоо муур хоолчдаг хүмүүс айгүй их болцсон байлээ. Тэр мэд амар гоё идэг. Тэгээд таагэд маань үнэхээр бааtruуч шүү. Таад маань нэг ч гэсэн муужгааг өнөөдөр өсөөд хогийн сав руу гүйж орохоос нь сэргийж өгч чадж байгаа. Нэг ч гэсэн муужгааг өнөөдөр им эрүүл цаашлаад арай уртуудаа амьдрахад нь тус болж чадж байгаа. Тэгээд нөгөө азтай саврынхан бол та нар бол үнэхээр бурхан шүү. Үнэхээр бурхан тэр хүмүүсээр үнэхээр бахархдаг. Тийм муу хүмүүс, тийм хогийн хүмүүс энэ дэлхий дээр оршоод үнэхээр готарсан ч гэсэн азтай саврынхан шиг өнөөдрийн хоёр их шиг ийм сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө их байдаг. Амьтныг хайрладаг хүмүүс байдаг гэдгийг мэдхэд үнэхээр таатай байдаг. Тэгээд та нарын хийж байгаа ажил бол бүр үнэхээр бүр тэнгэрлэг төвшний. Тэнгэрлэг төвшний зүйл шүү гэдгийг ер нь хэлхийг хүсдэг. Тэгээд таад маань ингээд гадаа гудамжинд муужгаа таарахгүй ч юм уу битгий санаа зов. Таад азтай савар гэдэг Facebook групп руу явж ороод альсэл Instagram-ын хуудсанд ороод харангуут би одоо ер нь угаас дансан хийж байгаа. Хүснээр мөнгө шилжүүл 5 10 20 хамаагүй 1000 төгрөг байсан ч гэсэн амар нэмэр болно. 1000 төгрөг гэдэг чинь нэг юм уут хоолны 3-1 аахгүй юу? Чамтай адилхан 2 хүн 1000 төгрөг дансруу шилжүүлээл нэг муужгааны хоол. Ойлгож байна уу хүмүүсээ? Тийм болохоор бүгдээр амьтан хайралтай сайн хүн байцгаая. Өнөөдрийн ах шиг тийм муу хүн байгаад тэгээ над шиг юм нэг юм солиотой авгаагаар араас нь мухаар хараалгуулаад сууж явахыг хүсэхгүй л байгаа зү. Тэгэхээр бүгдээр амьтан хайрлаа. Тэгээ бидний хийсэн үйлдэл жижигхэн үйлдэлээс бүр бүхэл бүтнийг амь хамаарч болдог гэдгийг санах хэрэгтэй. Хогоо хаяхтай шилмэл ийм хагарсан зүүн мөнүүдээ эсвэл зүүн мүү ийм утасны зүүн мүү ер нь иймэрхүү аюултай юмнуудаа цаасанд боож муугаа хайчдаг байх хэрэгтэй. Нөө зүг муужгаанууд нохоонууд ингээд залхичдаг байхгүй юу? Тэгээд нөгөөх нь дотор цус алдаад аль эсвэл бүр ингээд хамар мамарлуу нь яваарчдаг заяа бүр амар нүд талтармаа. Иймэрхүү аюултай хог аюулуудаа айтайхан хайчдаг байгаасай. Өвчин үүсгэж янз бүрийн юм хайж байгаа бол нөгөөхөө айгуу сайн аюулгүй болгож хайж байгаасай. Лаз маазаа ингээд шалчилгаж хайж байгаасай гэж айгуу хүсдэг. Тэгээ мэдээж гудамжинд муужгаа таарах юм бол хаяач гэсэн хоолгочж байгаарай. Одоо энэ хар халуунд цангалтай зайлуу. Тэгээд ингээд жоохон ус өгчөж байгаарай. Тэгээ гудамжинд муужгаа таарахаараа хоол өгчдөг хүмүүс угаасаа илж мэлж байгаа шүү дээ. Тэгэхээр гарандаа санитол авч яваарай. Над бол чи чаавал юм тэгээд жоохон мөгөнцөртэй л байгаа шүү дээ. Тэгээ санитолоос авч явж байгаарай за. Тэгээд иймэрхүү юмнуудыг захихыг хүсэж байна. Тийм. Өнөөдөр миний алдааг давтаж болохгүй шүү. Хэрвээ хин нэгэн хүн муурнаас айдаг бол тэр хүн хээр л айдаг гэсэн. Тийм учраас айдаг бол яна уучлаарай бид хоёр холдчихъя гэд эвтэйхнэр холдчихж байгаарай. Дээрэс нь чи муурнаас айдаг бол тэргээ эвтэйхнэр хэлж байгаарай гууж шүү хүмүүсээ. Муур дижигээс гудамжинд ингээд явган суусан мууранд хоол өгч байгаа өгөө сууж байгаа хүмүүс ер нь нэг тийм сайхан зантай хүн биш байж магадгүй шүү. Зарим нь над чиг өнөөдөр ингээд орилоод урдаас ч орилж ашигчаад амар олж мэд хүн байгаа учраас эвтэйхнэр яна уучлаарай би муурнаас айд юм аа. Халдаад өгөөрэй гэх юм бол хин ч гэсэн хэдрэхгүй шүү дээ. Тэгээд эцэст нь хэлэхэд муур тамлан зовоод хүмүүс бол та нар бол энэ хүн төрөлхтөн гэдэг зүйлийг хог шаар та нар бол өвчин үүсгэгч гонорой
үүсгэж диплококкоос ч 7-оор энэ хорвоо дэлхий дээр огт байх ёсгүй байсан. ДНХ чи өмнөөс хойш цаашаа хизээж үржихгүйгээр хөрсөн нь илжирч ялзраад дахиж чиний талаар мэдээлэл дахиж энэ дэлхий дээр хизээж үлдэхгүй байгаасаа гэж хүсэх хэмжээний тийм хог шаар шүү гэдгийг санахыг хүсэв. Тэгээ өнөөдрийн бичлэг дуусна. Баяр таа.